Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн цуврал подкастаараа өсвөрнөөс нь тулгамддаг сэтгэл зүйн асуудлууд болон амиорлох үеийн сэтгэл зүй үүнтэй холбогдох студийн талаар сэтгэл зүйч сайн зайчтайгаа ярилцахад бид бүхэн бэлэн болоод байна. Дандаа ийм ан амьтан хорхоо шавжны төрлөөр нэлээд удаан явдаг. Тэгээд сүмсэн төөрчөд тэнгэрийн орон морон гэдэг рүү явж чадахгүй гэдэг байгаа байхгүй юу? Нэг талдаа. За тэгээд нөгөө талдаа харвал юу гэх вэ гэхээр хин нэг нь нас болсны дараа бид нар ингээ хайртай хүмүүсээ алдсны дараа үлдчихэж байгаа хүмүүс нь яг нөгөө амьд зомби болдог байхгүй юу? Үлдэх шиг болдог. Хамт сүмсөө үгүй болчдөг гэсэн үг шүү дээ, тий? Зүрх сэтгэлээ үгүй болчих. Тэнгүүт үлдчихэж байгаа хүмүүс нь зүгээр л юм хагас юм өхлөт байдалтай энэ гашуудлын байдал. Ялангуяа хүний амьдралын хамгийн том хамгийн хэцүү зовлон болно шүү дээ. Үр хүүхдээ алдахын зовлон хамгийн хэцүү. Хүүхдийнхээ хойноос өнгөрөн гэдэг бол бүр айгүй хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр үр хүүхдээ алдчихсан эцэг эхчүүдтэй уулзаад үзээрэй. Яг ийм амиа орлох сэтэл төрж байгаа хүүхд байх юм бол чи үр хүүхдээ алдсан эцэг эхтэй уулзаад үзээрэй. Тэр хүмүүсийг хараад өөрийнхөө эцэг эхийг орондон тавиад ийм болчвол яана гэдгийг ажиглаад үзээрэй. За чи явсны дараа харамсуул яах юм? Тэр үед шийдэж болох байсан боломж байсан байж тээ гэдгээ олоод харчвал яах юм? Чиний бодсон зүйлс чинь яг бодит амьдрал дээр харсан чинь буруу байсан байвал яах юм? Найзтайгаа чи маргаад муудаад ангийнхан чамаа гадуурхаад ч юм уу те эсвэл аав ээж хоёр ч үл таамсарлаад байсан мөртлөө нөгөө хайр нь дотроо халан гаднаа зүгээр л зоригжуулах гэж зүгээр л ийм цул эмзэг дорой байдлыг чинь насан сайжруулж хүчтэй бай, чанга бай, хатуу бай гэдгийг сануулах гэж чамайг чангалж байсан байвал яах юм? Нас орсны чинь дараа би хүүхдтэйгээ ингэж харцдаг байжтэй гэд маш их шаналлыг тэр хүн мэдрэн шүү дээ гэдгийг ямар ч нэг тэр хүн нэгдүгээр зүйлсийг тайлбарлаж өгөх нь аюул чухал. Хоёрт нь гэвэл мэдээж амиа хорлох хандлага энэ үүсэж байгаа тэр төрлийн бүлэг хүмүүст болохоор сэтгэлийн уугийг хөндөж сонсох ямар ч шүүлтгүйгээр ямар ч өөрт нь нөх буруутгал байхгүйгээр зүгээр л сонсоод өгөх тэгээд сэтгэл санаагаар нь дэмжиж туслах нь өөр аюул чухал байдаг. Юу дутлаа гэж ингэх гээд байгаа яасан гэж ингэх гээд байгаа юуны төлөө ингэж байгаа гэдэг нөгөө юм буруутгал өгөхөөс илүүтэй эхлээд ухамсарын нэг бага хэмжээний хэрвээ ийм зүйл тохиолдчих юм бол цаана ямар үр дагавар гарч болохыг чи тооцож үзтэн гэдэг нэг мессеж өгчөө дараа нь үзэл бодлыг сонсоод тэр бол надаа ямар ч хамаагүй. Гэхдээ яг нөгөө амиа орлох магадaltaй хүний чинь нэг юм 3 төвшөнд байна гэж авч үзээд байгаа байхгүй юу? Эхнийх нь нөгөө сэтэл байгаа боловч юугүй бодит үйлдэлгүй. Хоёрдугаарт нь бодит үйлдэл хийгээд байгаа боловч сэтэл нь чухал биш. Гуравт нь гэх юм бол сэтэл нь чухал хийх гээд байгаа үйлдэлтэй шулуутсан хүнийг хэлээд байгаа. Тэгэхээр яг ямар төвшөнд байгааг мэдэх хэрэгтэй. Тэгээд үнэхээр эхний хоёр төвшөнд байгаа бол хувь хүн дотны амны хүмүүс үр хүүхдээ найз нөхдөйгөө хамгаалахын тулд сайн ярилцаа цаг хугацаа гаргаад тэр хүнд ач холбогдол өгөөд хайраар хайрлаад дэмжээд урамшуулад сэтгэлийн ийм хэрэгцээг нь хангаж өгөөд ганцаардж байгаа зовж байгаа шаналсан зүрхэнд нь ингээд гоё имчилгээ хийгээд урам зориг өгөөд ач холбогдол өгчих юм бол харьцангуй баг болчдөг. Гэтэл нэгэнд шалтгаан нь аюу тодорхой тэгээд хийх үйлдэл нь ч тодорхой ерөн шулуудж байгаа тийм хүмүүстэд бол заашгүй сэтгэл зүйчийн тусламж шаардлагатай. Сэтгцийн эмчийн бас оролцоотой сэтгэл зүйн эмчилгээнүүд энэ хэрэг болдог тохиолдол ч байдаг. Жишээ нь хүчирхийлэл төртчихсөн. За тэгээд тэрнээс гадна байнгын бэлгийн дарамт мэдэрдэг, мөлчлөх төрсөн хүүхдүүд байна. За бие махбодын байнгын хүчирхийлэл тийм зүйл төртдөг. Тэгээд бүр нөгөө нэг сэтгэл гутралд орчихсон, сэтгэл зүйн хүнд механизмуудыг туулаад бүр багаасаа хэцүү амьдрал туулчихсан хүүхдүүд байна. Тэгэхээр ийм хүүхдүүдийн хувьд бол яалтчгүй эцэг эх нь хүүхд нэг л биш байгаад итгэхгүй болоод байна. Эсвэл хүүхэд гэсэн өөрийгөө мэдээд би ер нь надад хорогдох юм үлдсэнгүүтэй гэж бодоод байгаа бол сэтгэл зүйчд хандсан дээр яа тэгэл залуу балчир өсөж яваа насны хүн гэдэг чинь нөгөө ирээдүйд хорогдох нь өөр аюул чухал учраас ирээдүйдээ хорогдохоо болж ивэл энэ бол аюултай болж байгаа шинж учраас мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө тусламж авах хэрэгтэй. Гэхдээ яг нөгөө
хүн хүний онцлогоос нь шалтгаалаад хэрэгэлдэг арга зүйн ерөнхийдөө өөр байдаг. Гэхдээ үндсэн арга зүй бол тухайн хүний яг сэтгэлийг сэтгэлээсээ сонсох. За чин үнэнчээр хандах, шударга зөв зөвлөгөөг өгөх, өөрийнх нь хувийн мэдээллийг чанд нууцлах тэгээ тэрнээс гадна яг зөв зүйтэй арга алхам хийх, яг тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэх боломжит нөхцлүүдийг гаргаж судалж өгөх тийм алхмуудыг хийдэг тийм хүмүүстэй хандсан нь бол зөв байдаг. Тэгээ хүний асуудал өөр учраас яг нэг үйлдвэрийн барааны савн шиг яг нэг асуудлыг олон асуудлыг нэг л төрлийн нөгөө мастер түлхүүрээр гэдэг штэ тийм шийдвэрлэх боломжгүй. Тэгээд хүн болгоныг ижил сэтгэл зүйтэй болгоно гэж байхгүй штэ. Тэгээ хүн болгоны асуудал тохирсон зөвлөмжүүдийг өгөх нь өөр аюул чухал. Яг гол сэтэл гэж байгаа байхгүй юу? Гол тохиол. Тэгээ тэр гол тохиоллыг бууруулчих юм бол тэр хандлагт нөлөөлдөг гол тохиол байхгүй болчих юм бол эргэн сэргэлт аваад амьд байхын утга учирлуу тэмүүлэх алхмуудыг өөрөөсөө гаргаад хэрэгжүүлээд явдаг. Гоё баярлалаа. Тэгээд хэрвээ нөгөө найз маань надаа энэ амиа орлох гэж байгаа тухайга хэлээгүй ингээд тас нууцсан бол би ингээд ямар үйлдэлүүд нь хараад ямар ааш зан гаргаж байгаанууд нь хараад би энэ хүн тиймэрхүү үйл хийх гэж магадгүй юм байна шүү гэсэн сэтлийг би авч болох бай. За сошиаллаар одоо бид нар чинь дэлгэцтэй харьцаад байгаа шүү дээ тий. За постны тоон хит олон мөртлөө цөөхөн үхтэй. Тэгээ тэр нь юм сэтгэл гутралын шинжтэй нэг юм итгэхгүй байна тий. Уйлмаар байна, уур хүрээд байна, хинтээж харьцмааргүй байна. Эсвэл та нар бүгдээрээ хөгийн амьтад ч гэдэг юм уу нэг тийм юм сөрөг хэмжээний одоо ийм сэтгэл бүхий постууд хурж эхэлдэг. Зарим хүмүүсийн хувьд болохоор сошиал хэрэглээг бүр хэрэглэхээ болоод хинтээж харьцахгүй зай бариад нэг хандын уулзыг тгийн ингийн хаана байна юу хийж гин те яри маригингүүт татгалзаад гүүгүү би хинтээ чармааргүй байна юу ч хиймээргүй байна хаач уулзмааргүй байна цаашаа бай гэж хүмүүсийг түлхдэг төрлийн хүмүүс байгаа. Нөгөөх нь болохоор өөрөөсөө нөгөө гарч байгаа бүх юм сөрөг хандлагын сөрөг те чамраа уурлал нуцаарлал шалахгүй юм дээр айгу өндөр акцент өгнө амархан гомдно гих мэтлэнгээр за зарим хүмүүсийн хувьд бол би ийм байдал нь муудаж эхэлдэг. Одоо гадаад одоо илэрхийлэл үг үйлдэл нь бол нэг тийм өөрчлөгдөхгүй мөртлөө нэг юм сулбар болоод байдаг. Байскел нэг юм нөхд чинь тэгээд тэнгуүтэ хоолны туршилтгүй нойрны хийм алдалттай за тэгээд ингээ би зүгээрээ гэдэг хамгийн гол нь зүгээр яачгүй зүгээр гэдэг. Тэнгуүтэ харваас нэг юм нөгөө царай алдсан гэж хэлдэг штэ тий гундаал нэг юм хямралтай байгаа нь бодит байдал дээр нүдэн дээр харагдах үзэлт мэдэгддэг тийм хүмүүс байгаа. Тэгээ шалтгаангүй өвчлөлүүд байдаг одоо зүрхний ч юм уу тий байнга толгой талж өгдөх, байнга зүрх судсын өвчин одоо тий хатгуулах, ямар нэгэн зүйлээс хит их хэмжээгээр айх, юмд дав хийдэл цочих тий иймэрхүү шинжүүд бол бас ажиглагдана. Тэгээд дараагийн нэг зүйл нь болохоор юу вэ гэхээр инээмтгийн хүмүүс гэж байдаг. Тэр нь болохоор инээгээл байдаг. Өстө амьдрал сайхан маань болж ин бүтчихэнтэй. Айгүй юм амар хитрхийх жаргалтай. Тэгээ нөгөө амьдралын нөхцөл байдал дээр нэг тийм айхтар гоё содон гоц гойд юм болоогүй мөрчлөө дандаа маазарсан пост ихээр оруулах тий ямар нэг байдлаар өстө мундаг шүү чаддаг шүү нэргэн шүү тийм шүү юм шүү хит эерэг хандлага гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор нөгөө зовир сэтгэлийн зовироо шаналлаа нуух гэсэн нөгөө айгүй том маск байгаа байхгүй. Тэгэхээр энэ масктай хүмүүсийг бас ажиглах юм бол нөгөө өмнө нь байснаасаа угаасаа хүний амиа орлох сэтэл төрсэн хүний зан ааш хуурч одоо огцом өөрчлөгддөг. Дийлэнхтэй эсрэг тал руугаа өөрчлөгддөг. Одоо өмнө нь нэг юм 50 тогтун хүнтэй нэг юм ярьдаггүй. Тэгтээ айгүй амгалан тогтун хүмүүс гэдэг те. Тийм хүмүүс бол бас нэг зарим талаараа хит нээлттэй үлдсэн цаг хугацаанд одоо нөгөө нэг юм жаргалтай хүний дүрээр явсан дээр гэж үздэг төрлийн хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр хүний нөгөө л өстой ааш арын шин өөр гэдэг шиг хэдэн мянган төрлөөрөө бид нар чинь одоо 7 тэрбум хүн чинь 7 тэрбум мула хувь ганц шүү дээ. Тэгээд хоорондоо яг адилхан огт байхгүй юм чаа. Тэгээ хүн болгонд таардаг түлхүүр нь яг л өөрийнх нь зорж хийсэн өөрийнх нь уралсан зүйл байгаа байхгүй. Тэгэхээр
яг тийм гээ шууд бас нөгөө барьцтай зүйл биш байхгүй юу? Энийг бол нөгөө хүний өөрийн зүм мэдрэмж тэгээд тухайн хүнд туслах сэтэл, тухайн хүний өөрийнх нь ажиглах чадварууд гэдэг мэдрэмжийн асуудал.